Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн хэрэгжижснээс хойш 2.5 жил болж байна. За 5 жилийн хугацаанд 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хангах, цаашлаад бүс нутагта хүнс экспортч ус болох юм томоохон зорилго тавьсан үндэсний хөдөлгөөн маань одоо хагас яг талд нь орж байна гэсэн үг. За араас нь одоо шинэ хоршоо хөдөлгөөн гарч ирсэн. За шинэ хоршоо хөдөлгөөн бол одоо энэ хүнсний хувьсгалтай салшгүй холбоотой малаас гаралтай мах бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн тэр бүгдийг хүнсний хувьсгалаар эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулад дотоодын зах зээлээ хангах, цаашлах юм бол гадаад зах зээлд гарах ийм томоохон зорилготой. За нөгөөх нь болохоор арь шир ноос нодрыг үнд оруулах зорилготой цагаан халт үндэсний хөдөлгөөн сая одоо 2 сарын өмнө эхлээд ингээд амжилттай явж байна. За мөн одоо април 4-р аян бас эхэлсэн явж байна. Април 4-р аяны бас тодорхой 200 мянган газрыг одоо нэмэгдүүлэх гэх мэт маш сайхан шийдвэрүүд гарсан байгаа. Энэ дотор одоо нүүдлийн мад аж ахуй болон эрчимцэн мад аж ахуйг хослуулан хөгжүүлэх талаар бас засгийн газрын бодлогууд бас хэрэгжээд явж байгааг та бүхэнд илгээд таатай байна.